Би бол Brooke Handage хамгийн шилдэг борлуулалтаа усны хоолойн сургалт үлгэрийн зохиолч. Одоо би гайхамсархан анимашн бүхий хоёр өөр замаар санхүүгийн хөгжүүлэлт хүргэхийг хүсдэг Pablo болон Bruno нарын ад левел түүхийг харуулж байна. Тэр хоёр хоёулаа залуухан бөгөөд илүү сайхан амьдралыг дандаа мөрөвдөн. Ихэвчлэн тэд хэрхэн энэ тосгоны хамгийн амжилттай залуус болох тухайга ярилцдаг байв. Тэд хүнд хүчээр ажиллаж айдгүй байж. Тэдний мөрөөдлийг биелүүлэн зорилгодоо хүрэх боломж бүрийг хайдаг байв. Нэгэн өдөр боломж өөрөө гараад ирэх нь тэр шүү. Тосгоны захирагч хоёр хүн хөсөж тэртэг уулын аршинаас ус авчирч тосгонд авчруулж байгаар шийджээ. Тэгээд тосгонд авчирсан усныхаа хэмжээгээр цалин хүс авахар болов. Bruno болон Pablo маш эрч хүчтэйгээр ажилдаа орлоо. Өдөр бүр өглөөнөөс орой хүртэл тэд уулын уснаас савнасаа зөөсөөр л байлаа. Орой болгон тэд ажлын хүсээ аваад гэртээ харьцаана. Bruno хийсэн ажилдаа цуглуулсан мөнгөнд ихэд сэтгэл хангалуун байлаа. Энэ ажил нь түүний зорилгыг биелүүлнэ гэдэгт итгэлтэй байлаа. Хэрвээ уул руу явах бүртээ илүү том савтаас авчрах юм бол илүү их мөнгөтэй болно гэж Bruno бодов. Тэр илүү их орлоготой болоод тун удахгүй хөр худалдаж авна гэж бодов. Бас мөрөөдлийн байшингаач бас. Харин Pablo зэргээр сэтгэл ханамжгүй байлаа. Өдрийн төгсгөл түүний нуруу гар хөлн өвдөж тэр маш их ядардаг байлаа. Тэр амархан аргаар илүү их мөнгө олох аргыг хайж байв. Нэг өдөр нэгэн санаа Pabloд орж ирэв. Тэр уулын уснаас ус авах, усны хоолой барих тухай санаа олов. Энэ хоолойны тусламжтайгаар усыг зөөхгүйгээр илүү их усыг тосгонд авчирч болох юм. Удалгүй тэр энэ санааг олондоо маш их баярлаж төлөвлөж эхлэв. Мэдээж тэрээр энэ санааг найз Bruno-тойгоо хуваалцсан энэ ажилд туслан хамтран ажиллахыг асуув. Bruno түүний санааг бүтэхгүй галзуу санаа байна гэж бодлоо. Bruno-гийн боддог бодол зөвхөн өнөөдөр мөнгөөрөө хэрхэн хурдан юу худалдаж авах тухай байв. Тэрээр усны хоолой барих нь түүний мөрөөдөл зорилгыг удаашруулан хойшлуулна гэж бодсон байж. Үүний оронд Bruno саваа томруулан том сав авав. Энэ маягаар ажиллах нь түүнийг илүү их мөнгөтэй болгоно гэж итгэж байв. Харин Pablo усны хоолойг өөрөө барихаар шийдэв. Pablo усны хоолой барихад нэлээд хэдэн жил орохыг тооцоосон байна. Гэвч тэр аль хэдийн өөртөө толгой дотроо зорилгоо болгон тавьсан байсан юм. Амралтын өдөр чөлөө цагаараа шаргуу ажиллаж чулуутай хөрс малтан усны хоолойгоо барьсаар байв. Хамгийн ихний сард маш жижиг ахиц гарч ирэв. Bruno болон тосгоны хүмүүс түүнийг хараад шоолж инэв. Бүр усны хоолойн залуу гэж дууддаг байв. Энэ үеэр Bruno-гийн орлого 2 дахин өсөж байв. Тэр аль хэдийн том байшин бас үгрээ худалдаж авсан байв. Түүний амьдралын хэв маяг ч өөрчлөгдөв. Одоо тэр ажлынхаа дараа паб сууж, цагийг өнгөрөв, ус хөргсөн мөнгөөр зугаацж байв. Bruno өдөр бүр хүн цавтаас зөөсөр түүний нуруу бүгтэж байгааг анзаарсангүй. Түүний царай ядаргыг харагдаж биений ядардаг болов. Удалгүй түүний зөөх ус ядарч төлснөөс болж багасах болов. Олон сар Pablo ажиллаж 1 жил тэгээд 2 дахь жил өнгөрч Pablo усны хоолой барих ажлаа эцэст нь дуслаа. Одоо тэр усыг саваар зөөхийн оронд ус дамжуул хоолойг ашиглан тосон руу урсахыг амархан хүрдэг болов. Тэгээд Pablo урд өмнө олж байгаагүй их мөнгө олох болов. Ус тосон руу урсаар л байв. Pablo-г ажиллаагүй байсан ч гэсэн унтаж байхад нь хоолой идэж байхад нь хүртэл Pablo дотор үнэхээр их жаргалтай байв. Бас шургуу хөлмө хийсэн ажлаараа бахархаж байлаа. Одоо түүний орлого усны хоолойгоор ус урсах бүрт орж ирсээр л байна. Pablo болон Bruno-гийн түүх бол амьдралын эрх зүйлэл юм. Энд өгүүлж байгаа ажил бол ихэнх хүмүүсийн мөнгөний төлөө хийдэг ажилтай ижилхэн. Bruno хөнгө ашиглаж мөнгөтэй болсон. Тэр найз цаас савтаас уулнаас авчирч мөнгө авч мөнгө үсгдэг байсан. Эсвэл том сав ашиглаж. Шаргуу ажиллаж орлогоо ингэж нэмэгдүүлэх нь энгийн байдаг зүйл. Жишээ нь илүү цагаар ажиллах, эсвэл давхар ажил хийх. Мөн бид өндөр цалинтай тушаалд очсноор ихэвчлэн илүү их цаг зарцуулж өөрсдийн саваа дүүргэдэг. Бидний ихэнх цаг хугацаагаа Bruno шиг мөнгөөр сольдог. Бүх хүнд өдөрт 24 цаг л байдаг гэдгийг бид мэддэг. Бүх цаг хугацаагаа ажил хийхэд л зөвхөн зарцуулах боломжгүй гэдгийг ч бид мэддэг. Хамгийн хэцүү цаг үеэрт бид дунд насандаа цаг хугацааг мөнгөөр сольж чадахгүй. Эрүүл мэнд болон өөр бусад шалтгаанаар. Тэгээд бидний орлого зогсдог. Одоо энд Pablo юу хийснийг харъя. Үнэхээр ухаалаг. Pablo бүх цаг хугацаагаа хязгаарлагдсан орлогоор солиогүй юм. Гэвч тэр цаг хугацааныхаа заримыг нь усны хоолой барихад зарцуулсан юм. Тэр усны хоолой яг л урсаж байгаа ус шиг үл тасрах орлого авчирна гэдгийг мэдэж байсан юм. Энэ орлого нь түүний ажилласан өдөр бүрийг хэд дахин үржихийг мэдэж байсан. Тэрээр энэ л өдөр хөгшрөх эсвэл эрүүл мэндийн шалтгаанаас болоод цаг хугацаагаа мөнгө олоход зориулах боломжгүй гэдгийг мэдэж байсан. Түүний усны хоолой барих ажил бүртгийг мэдэж байсан болохоор түүний цорын ганц хийх зүйл нь усны хоолой барих байсан. Усны хоолой ашиглалтанд ороход Pablo усны урсгалыг орлогоор өдөртөж байсан. Pablo бидэнд бүхий л цаг хугацааг мөнгөөр солихгүйгээр орлого олж болохыг харуулсан юм. Үнэхээр илүү дээр арга зам байдаг. Харин таны хувьд ямар вэ? Та Bruno шиг шууд цаг хугацааг мөнгөөр худалдаж авдаг юм биш үү?
Эсвэл Пабло шиг ямар нэгэн зүйл бүтээж үл тасрах орлоготой болох хүн үү? Хэрвээ та өөрийн усны хоолойг барихаар сонирхож байгаа бол энэ презентац таныг өрсөн хүнтэй холбоо бариарай. Танд амжилт хүсье.